Дээрхийн гигантэн Шри Рави Шанкар нь хүмүүнлэгийн удирдагч, оюун санааны их мастер, дэлхийн инх тайвны элч билээ. Стресс хүчирхийллээс ангид нийгэмж зохицлох түүний мөрөөдөл нь сайн дураар бусдын тусын тулд үйлчлэх хүсэл бүхий сая хүмүүсийг нэгтгэхийн сацуу амьдрах урлагийн курсүүдэд мөн тийм тооны хүмүүсийг хамруулад байна. Гүрүжи хар эдийн тухай дэлгэрүүлэн ярьж өгөөч. Та түүний талаар өөрийн сүүлд болсон савцаан дээр дурдж байсан. Google-с тайлбар хайж үзсэн боловч бүтэлтэй зүйл болоогүй. Энэ орчлон хорвоо хар эдээр дүүрэн байдаг. Нар яагаад бүрэнхий байдаг вэ гэвэл түүний эргэн тойронд хар эд байдаг учраас нарыг тийм хэлбэртэй байлгаад байдаг. Бүх од гариг эрхэс хар энерги улмаас оршин тогтнодог. Тэнгэр бараан байсан ч одод гэрлэр гүйгүүлж байдаг. Бид оддыг объект хэмээн авч үзэж түүнд анхаарлаа хандуулдаг. Гэвч шинжлэх ухаан үгүй юм байна. Тэр оддын хооронд яг л зузаан далаа мэт хар энерги байдаг юм байна гэдгийг зөвшөөрөх болсон. Хар энерги байдаг. Бид түүнийг хардаггүй. Тиймээс ч оддын хооронд орших орон зайг хар энерги хэмээн нэрлэх болсон. Энэ жухам Шива татва юм. Энэ улсад амьдран сууж байсан эртний мэрэгд ухаантнууд Шива татва хэмээдэг байсан. Бүх ертөнд Шива татвагийн хүчээр оршин байдаг хэмээн үздэг байсан. Гүрүжи сүнслэг оршихуй өөрийгөө нэхийг хүссэн цагт хүн гэгэрдэг олдог гэж та хэлж байсан. Тэгвэл энэ мэдхийг хүсэж байгаа тэр зүйл хаанаас улбаатай юм бол миний дотор орших нэгэн зүйл өөрийгөө таньж мэдхийг хүсэж байгаа ч тань мэдэж чадахгүй байсаар байна. Яагаад юм бол жимс боловсрохоор түүний өнгө нь өөрчлөгддөг. Алин боловсрохоор түүний өнгө нь өөрчлөгддөг. Папитэй боловсрохоор шар өнгөтэй болдог шиг. Өөрийгөө таньж мэдхийг хүсэж хүсэмжилж байгаа нь ухамсар тань боловсрж байгаагийн илрэл юм.